За цэцгийн дүнэлтийг бол дэмжиж байгаа. Яагаад гэвэл үндсэн хуулийн цэц бол одоо үндсэн хуулийн манаач. Ер нь тэгээд үндсэн хуулийн цэцээс орж ирж байгаа зарим асуудал төр их хурал бас авахгүй байгаа харагдаад байгаа л да. Энэ нь олон нийтэд энэ хуулийн зөрчил харагдаж байгаа, гарч байгаа юм шигээр харагдаад байгаа. Тэр үндсэн хуулийн цэцийг бид нар одоо энгийн үгэндээ бол одоо түүнээс дэш тэнгэрэл байгаа гэж ярьдаг шүү дээ. Тэгэхээр цэцгээд үгнэлтэнд үндсэлтэй одоо суурьтай хандж байгаагаар байгаамаа. Тэгэхээр сая үндслүүд бол үнэхээр энэ хүний сонгогдох эрхэнд нь тулгуурласан зөв шийдвэр гаргасан байна шүү дээ үнэлт. Тэгээ яга хууль зүйн байнгын хор энийг авахгүй гэж орж ирж байгаа юм бол хууль зүйн байнгын хорны дарга гишүүдээс асуумаар байна л да. Цагаан сонголт гэж бид нар бол өгдөг шүү дээ. Аль ч хүний дэмжихгүй байна. Тэгээ ягаад энийг дэмжихгүй байгаа. Хүнийг одоо хэний сонгох эрхийг хаагаад шин. И сонгох эрхийг боомлж шүү дээ. Тэгээд дээр нь гуй дагаж хүзүү орж ирдгийг одоо энэ чинь бол хааж байгаа. Хоёр том ном бол одоо юу гэдэг 9 хүнтэй тойрогтууд жишээлхэд багаарн дэмжээрээ гэдээ багцлаад өгдөг. 10 хүнтэй тойрогт багаарн дэмжээрээ гэдээ багцлаад явдаг. Ард нь мөнгө санхүүгийн асуудал яригддаг. Энд чинь сонгуулийг шударгаас болгож байна. Жижиг нам буюу одоо бидаас даагчнаас дорн зойг нь хааж ийн гэж ярьдаг шүү дээ. Тэгээ хууль зүйн байнгын хорон өөрөө энэ үндсэн хуулийнхаа дүнэлтийг хаасан ийм шийдвэр их хурл руу оруулж ирээд байгаа юм. Тэгээ хурлын гишүүд эвгүй байдалд оруулаад цэцтэй маргалдах ийм одоо сэжвэр гаргаад их юм аа. Тэгэхээр миний хувьд бол их хурлын гишүүдээс уриалах нь бол гишүүд нэг зоригтой байж хагаад тэр намын бодлогоос нэг удаа ухраад энэ сонгогдох эрхийг хүндлэлтэд нэрэгдэх. Тэгээ гишүүд чинь та нарыг сонгохгүй та нарын чинь үйл ажиллагаанаас хамаар сонгоно шүү дээ. Энэ 4 жилд юу хийсэн гэдэг. Тэрнтэй нэг үнэтэй нүүр тулаад хэнийг сонгохгүй байх гэдгийг сонгогчны үлдээгүүл яасан юм бэ гэж. Тэгээ хамгийн гол юм бол энэ хууль зүйн байнгын хороо яагаад энийг ийм шийдвэр гаргаж байгаа, ийм дүгнэлт гаргаж байгаа юм бэ гэдгийг асуух гэсэн юм л та. За баярлалаа. За энэ хотын болормоо гишүүн асуултанд хариулъя. Цагаан сонголт гэсэн. Үг саналгүй. Нээлттэй. За энэ төрийн байгуулалтын байнгын хорон дарга Оросын холбооны улсад ерөнхийлөгчийн айлчлалын бүрэлдэхүүнд гадагшаага явсан байгаа.